Йокохама хотноо өнгөрсөн 7 хоногт хуралдаж дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нөлөөллийн тухай шинэ тайлан илтгэлийг хэлэлцэн баталсан. За энэ хуралдааны үеэр дэлхийн дулаалал нэмэгдэх тусам гарах сөрөг үр дагаврыг ядуу буурай орнууд үүрнэ гэж хэлж байна. Энэ тухай мэдээлэл үзэгч та бүхэнд туудахгүй болно. За ажилдаа орлоготой Монгол хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл хөтөлбөрийн хүрээнд энэ онд орон нутгийн ажилгүй залуучуудыг бүтээн байгуулалтын ажил бригадын зохион байгуулалтаагаар ажилуулахар болсон байна. За ажлын гараа нэртэй энэхүү төслийн хүрээнд хийгдэх ажлууд ажилгүй одоо залуучуудыг бригадын зохион байгуулалтаагаар оруулж эх орны бүтээн байгуулалт болон уул уурхай үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбаруудад ажилуулж ажлын байраар хангаж тодорхой орлоготой болох зорилготой юм байна. За өнөөдрийн байдлаар 21 аймгийн 245 сумд нийтдээ 16517 ажилгүй залуучууд байгаа бөгөөд үүнээс 163 баригад гаргах боломжтой байна. Бид бүхэн бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажилуулах, бүтээн байгуулагч залуучуудыг бүрдүүлэх зорилгоор бол Монголын залуучдын холбооны дэрэгдэх 21 аймгийн одоо залуучдын холбоодоор бол аймагаас бүртгэлийг явуулсан байгаа. За энэ бүртгэлээс бид бүхэн сум болгонд бол залуучдын баригадыг бүрдүүлэх зорилготойгоор бүтээн байгуулалтын оруулах зорилготойгоор бүрдүүлсэн бол одоо 245 сумаас 163 баригад бол одоо ажиллахад бэлэн байна гэсэн тийм судалгаа бол гарч ирсэн байна. За дээрээс нь эдгээр сумууд нийтдээ бол 17,000-аад 16,000 гарan одоо ажилгүй залуучууд байгаа гэсэн судалгаа бол байгаа. Тэгэхээр эдгээр залуучдыг бид бүхэн холбож өгөх. Одоо ялангуяа бүтээн байгуулалтын ажлууд эд өрнж байгаатай холбоотой залуучдыг бүтээн байгуулалтын салбарт ажилуулах тэр зур дээр бид бүхэн бол одоо онцгойлон анхаажуул ажиллаж байгаа. За бүтээн байгуулалтын ажил залуус оролцох учраас хэвчлэн зам барилгын ажил оролцох юм. Харин ингэж ажиллахад ажилтны цалин тухайн байгууллагын тогтоосон хэмжээгээр олгох юм байна. Тэгэхээр мэдээж цалинг бол тухайн ажил олгогч байгууллага аж ахуйн нэгжээс шалтгаалж байгаа. За 200 мянган төгрөгийг бол залуучуудад бол засгийн газраас хөдөлмөрийн яамнаас бол олгогдно. За дээрээс нь урамшуул цалин буюу нэмэлт цалин бол тухайн ажил